хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг одоо барилга байгууламжид орж гарах зорилгоор налуу зам болон шатыг төлөвлөдөг. За ямар тохиолдолд налуу зам болон шатыг төлөвлөх шаардлагатай гэж үздэг вэ гэхээр барилгын шал болон явгууны зам хоорондын зүүн одоо 4 см-аас өндөр тохиолдолд бол заавал төлөвлөх шаардлагатай байдаг. За налуу зам болон шатны материал нь галт тэсвэртэй байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол галт тэсвэрлэх хязгаар нь одоо 2 цагаас багагүй байх ёстой байдаг. За налуу замын хувьд гэх юм бол одоо шулуун болон дугуй гэсэн хэлбэртэй байж болдог. За дугуй хэлбэртэй налуу замын хувьд одоо завсар хоорондын радиус нь одоо 2 метрээс бол багагүй байдаг. Шулуун хэлбэртэй налуу замын хувьд гэх юм бол одоо түүний одоо налуу байдал нь уртаас нь бол шууд хамааралтай байдаг. За энэ стандартыг нь бол тусгай хэлбэрээр одоо хүснэгтээр тогтоосон байдаг. За налуу замын эхлэл болон төгсгөлд нь тэгш талбайг төлөвлөх шаардлагатай байдаг. За энэ тэгш талбайн өргөн нь налуу замын өргөнөөс баггүй урт нь хэм бол 1.5 метрээс одоо доошгүй байх хэрэгтэй байдаг. За тэгээд тэгш талбайн хашлага нь 5 см-аас бол баггүй байх ёстой байдаг. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат нь одоо нэгт болон тэгш гадаргуутай байхаас гадна одоо бага зэрэг бол баарцгар байдаг. За харин шатны гიშгүүрийнх нь иргэм нь одоо 0.5 см-аас одоо баггүй бол мөрөлттэй байх ёстой байдаг. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шатны гიშгүүр нь одоо нэгт болон тэгш гадаргуутай байдаг. За үүн дээрээ нэмээд бага зэрэг бол баарцгар байх боломжтой. За гიშгүүрийнх нь мөрөлт нь одоо 5 см-аас одоо багагүй байх ёстой. За мөн гიშгүүрийн хажуу талын хашлага нь 5 см-аас одоо доошгүй байх ёстой байдаг. Гадна гიშгүүрийн өргөн нь 40 см-аас доошгүй байх ёстой. Харин өндөр нь 15 см-аас багагүй байх ёстой. Харин дотор гიშгүүрийн өргөн нь 30 см-аас багагүй байх ёстой. Харин өндөр нь 12 см-аас ихгүй байх ёстой байдаг. За налуу зам болон явгууны шатны хоёр талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон иргэдэд зориулсан одоо бариултаа байх шаардлагатай байдаг. За энэ хүү бариул нь 0.7-оос 0.9 метрийн өндөртэй байх ёстой. За мөн сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулаад 0.5 метрийн өндөртэй бариулыг бол заавал тусгаж өгөх шаардлагатай байдаг. За налуу замын эхлэл ба төгсгөлд нь одоо бариулыг 0.3 метрийн урттайгаар илүү гаргасан байх шаардлагатай байдаг. За тэгээ бариулын маань диаметр нь одоо 3-5 см хооронд байх шаардлагатай байдаг.